24 гэрхэм үзэгчтэй та бүхэнд хүрхрээ үндэсний дээд лигийн 4 дахь 7 хоногийн таймыг хүргье. Ийхүү энэ 7 хоногийн өнгөрсөн 7 хоногийн тоглолтууд бол Хоромхон Сэлэнг Прессийн тоглолтоор 4 дахь 7 хоног эхэлсэн. Тус хоёр багийн хувьд одоо Интергийн гол тоглолтуудын нэгээр нэрлэгдэж байсан. За ингээд Хоромхон талбай эзэн багаар харин Сэлэнг Прессийн хувьд зочин багаар тоглосон байгаа. За талбай захаас дамжуулт өгөөд Наранболт төр бөмбөгөрсөн Наранболт за хаалгач сайн хүү найдвартай байлаа. За ингээд Наранболт дахин хуралт хийх гэсэн боловч амжилттай болж өгсөнгүй. Эргээ Сэлэнг Пресс товтлогонд орсон. За Монголын анхны мэрэгжлийн хөл бөмбөгч мөрөн бөмбөгтөө явж байна. За Огар игчтэй нэр хурдаар илүүрхэж байна да. За гол руу хөндлөн дамжуул Тайсон гол. За ингээд тоглолтын тооны харьцааг Сэлэнг Пресс нэлээ. Түүнд бол голын дамжуултыг бол мөрөн өгсөн. За одоо удаашруултаас дахиж харцгаая. 20 дугаартай төгс баяр 6 дахь минутанд тооны харьцааг нээж байна. Ямар гоё дамжуулт вэ. За ингээд хаалганыг камераас дахин харуулад гол илүү тод харагдаж байна. Уурш бол одоо энэ голын эсрэг юу ч хийж чадсангүй. Огар. За Огар гэснээс Хоромхны бол одоо нэгээр хамгаалагч энэ тоглолтод шинээр ирсэн байгаа. Түүний хувьд бол эхний 2-3 тоглолтод оролцсоогүй. За эргээд Сэлэнг Пресс довтлоонд Гард Магна ууршиг харсан, уурш урагшаа гарч ирсэн байсан. Гард Магнаг ямар гоё гол вэ? Яхахгүй энэ 7 хоногийн бол шилдэг голуудын нэгт тооцогдно. Энэ гол бол зэн туслах ажилчдын нэг нь л одоо Гард Магнад энэ голыг хэлж өгсөн болоо доо ууршиг урагшаа гарч ирлээ гэж. Гард Магна бол талбайн бараг төв цэгээс цогсон. За хаалганы камерын дээрс бүр илүү тод харагдаж байна. Уурш ямар том алдаа гаргаж байна. За алдаач гэх юу ах вэ? Хамгаалтын бүрэлдэхүүн бол энэчнээс алдаа гаргасан. За та бүхэн чин оргил дасгалжуулагчийг харуулж байна. Одоо Ахмадын улсын авраг шалруулах тэмцээнд бас нэгэн үе хамт тоглож байсан нөхдүүдтэйгээ амжилттай оролцсон байгаа. За Наранболтыг алдаа гаргасан гэж шүүгч үзээгүй. Наранболт эргээд довтлохонд орсон. Наранболтын довтлогоо нэг хуурах цогсон хаалганы хажуугаар өнгөрч байна. Тоглолтын тооны харьцаа 2-1 хэвээр Сэлэнг Пресс тэргүүлсэн хэвээр үлдэж байна. Наранболт тогтоолтыг гүйцэтгэсэн энэчнээс Эммануэль таслаад за цогцолтыг гүйцэтгэсэн амжилтгүй болж байна. Улс болт. За улс болтын хувьд бол одоо 4-5 жил Америкт байж байгаад энэ тоглолтод Хоромхны төлөө тоглосон байгаа. Талбайд гарч ирсэн. Одоо түүний хувьд бол 4-5 жил Америкт их зүйлийг хийсэн байлгүй дээ. Сэлэнг Прессийн булангийн цогцолтоос энхүү тоглолтын 3 дахь гол орж байна. За энэ гол хийсэн бол мөнхөө байсан баха. Мөнхөрдний гол орж байна. Тоглолтын 31 дахь минут. Сэлэнг Пресс тоглолтын эхний агсдал гэхэд Хоромхныг одоо 3 голын илүүтэй одоо тэргүүлээд эхэллээ. Тэдний хувьд ямар гоё гол вэ? Ингээд мөнхөрдний хувьд бол одоо лигийн анхны голоо бүртгүүлж байна. Сэлэнг Пресс тоглолтын эхний агс өндөрлөгт дөгсөн. За энэ ч маш эвгүй байдлаас Хоромхны хоёр тоглогч хоорондоо мөргөлдсөн. За урьдчилан хэлэхэд бол энэ хоёр тоглогч маш удаан байдлаар ингэж хөвтсөн байгаа. За мөрөн бол хоёр тоглогчийн хажууд байж тааржээ. За улс улд очоод за эцэст нь ингээд толгой нь одоо маш хүчтэй цууралт авсан, хагарсан байсан. За тоглолтын 2 дугаар агс үргэлжилсээр Гард Магнагийн ямар гоё хуралт байна энэчээс бөмбөгтөө бол маш гайхалтай харьцдаг Гард Магна Шигшөөгийн ахлагч. За Наранболтыг Эммануэль зогсоож чадаагүй энэчээс шүүгч алдаа гаргасан гэж үтсэн. Ингээд торгуулийн талбайн гадна гэж шүүгч үтсэн юм байна. За Эммануэлийн алдаа. За Ромеро чөлөө цогцолтыг гүйцэтгэсэн энэчнээс за тэнцэн шүүгч шүглүүлээсэн Эммануэлийн гар хүрсэн гэж үзлээ. Сая Сэлэнг Прессийн хамгаалалт бөмбөгийг торгуулийн талбайгаас зайлуулах гээд за би цээжрээ тогтоосон шүү дээ л гэдэг шүүгчийн өдөөс за гар хүрсэн үгүй юу гэдгийг бид бүхэн удаашруулсан байдлаас дахин харсан. За Наранболт тооны харьцааг 3-1 болгон ойртууллаа. Түүний хувьд бол одоо торгуулийн цогцолтоос лигт бол одоо ингээд 2 дахь гол оруулж байна. Өнгөрсөн жил 2014 онд бол Наранболт 9 голтой лигийг дуусгаж байсан. Одоогийн байдлаар бол 6 голыг оруулчихлаа. За Содо. За 13 дугаартай Содо Наранболт төр бөмбөгөрсөн. Наранболт энэчээс дамжуултыг хаях боломжтой. За Содо удажлаа гэсэн чинь дахиж бөмбөгийг өөр төрөө аваад тоглолтын тооны харьцаа 3-2 болгон ойртуулж байна. Тоглолтын 78 минут
За энэчээс дахин харцгаая. Содгэрлийн хувьд за баруун үлийн яхааргүй тэнцээ хамгаалтан дээр алдаа байна л да. Бөмбөгийг бол нэг мөсөн зайлуулаагүй тургуулийн талбайд байсаар байсан. За ингээд 3-2 харьцаатай тоглолт өндөрлөн сэлэн пресс ялт байгуулж байна. Ер нь бол айлын довтлогыг таслаад хаалгач урагшаа гарсан байсныг хараад тэгэл хаалга үзсэн дөө тэгэл. Хоцсон дээр нь баяртай байна. Тэгээ ер нь бол 2 дугаар үед яг адилхан 0-0 гэсэн үр дүнгээр тоглож шүү гэж бодоод тоглолоо гэсэн. Ерөнхийдөө тэгж бол чадсангүй. Тэгээд 3 гол алдаагүй дэл. За бэлтгэл сургуультаа сая эзний хүчин бид бүхэн сая хөрхрөл лигээс маш агуу том хожлыг авлаа. Энэ ч нөгөө плей-офф гэж байхгүй тоглолт болон хариуцлагатай учраас ер нь хожигдох хэрэггүйгээр тоглож байгаа. Тэгээ сая манай тоглолтод манай нөгөө хар хамгаалагч маань орж ирснээр бас тоглолтын уур амьсгал өөр боллоо. Товтлогч маань сайн тоглолоо, хагсууд маань сайн тоглолоо. Ер нь бол багаараа бид сайн хичээд тоглолоо. За тэгээд бас энэ төвшнийг ашиглаад бид бүхэндээ хамтарч ажиллаж байгаа Жүрүүр компани, Алтай констракшн компанийхаа удирдууд болон Сэлэн пресс клубийнхаа компанийхаа ажилчид бүгдээрэнд нь баярлалаа гэж хэлье. За энэхүү үзэгчтэй Бямгаргийн 2 дахь тоглолт 6 сарын 6-ны өдрийн 2 дахь тоглолт. Тийм тоймыг та бүхэнд хүргэе. Дэрэн өөрийн талбайд Соёмбын Барсыг хүлээн авсан. Дэрэнгийн талбай Эзэнбагийн статусаар энэ тоглолтод оролцож байгаа. За та бүхэнд ган тогт харагдаад өнгөрч байна. Дэрэнбагийн хагас хамгаалтанд тоглодог. За энэ чинь Дэрэнгийн хамгаалтаас бөмбөг хамгаалтын шугамаас бөмбөг энэ чинь баруун жигүүрт гараад ирсэн. Баруун жигүүрээр хөндлөн дамжуулалт хаях боломжтой Соёмбын Барсынхан тасалжээ. За энэ чинь Тэмүүчин буцааж аваад шууд хаалгал руу цогсон. За Тэмүүчин ямар гоё гол байна энэ чинь. Тоглолтын тооны харьцааг нээж байна. 10 дугаартай Тэмүүчин 16 дахь минутанд тоглолтын тооны харьцааг нээлээ. За хамгаалтын бүсээс дахиад төвлөө бөмбөгийг оруулаад ирсэн. Энэ чинь их баяр бөмбөгийг маш гоё тогтоогод төгсгөлийг хийлээ. Тооны харьцаа 2-1 болсон. За их баярын хувьд бол маш гайхалтай тогтоолтыг хийгээд төгсгөлч үнэхээр гоё байлаа. 36 дахь минутанд орсон гол их баярын төгсгөлөө. За түүний хувьд бол ингээд лигт одоо анх удаага нэрээ бичүүлж байна. Тоглолтын эхний хагас өндөрлөхөд 2 минут дутуу энэ ч бөмбөг таслагдаад зүүн жигүүрээс хөндлөн дамжуулалт ирсэн. За хаалгач бол яах ч боломжгүй байлаа. Соёмбын Барсын хамгаалалт бол одоо лиг ихэснээс хойш ийм муу байгаа шүү дээ. Маш сул хамгаалалттай. Довтгооны бүрэлдэхүүн одоо 2-3 сайн тоглогчтой. Тэднэр нь бол аль хэдийн өөрийн нэрийг одоо самбарт гаргаад гол оруулчихсан байгаа. Тоглолтын 2 дугаар хагас за энэ төгсгөлийг хийсэн. Тооны харьцааг 4-1 болгож байна. Инх баярын тоглолтод дубль хийлээ. Тоглолтын үндсэн цаг дуусахаас 8 минутын өмнө Инх баяр ганцаараа сугарч гарч ирээд баруун үлийн хүчтэй зохилтоор хаалгачийг зөвхрүүлж байна. Инхүү энэ тоглолтод нэг ч байгуулаагүй байсан 2 багийн одоо тулаанд дэрэн 4-1 харьцаатай хожлоо. Сэтгэл маш өндөр байна. Энэ бүхэн тасалжуулагч ааш боёо. Багийнхан маань үнэхээр сайн тоглосон. Ер нь 2011-12 оноос тэгээ Бойхон багш нөгөө эрчимлээ явчаад буцаад ирсэн. Тэрнээс шууд ингэ тоглож байна. Окей, баярлалаа. Thank you. Ийм залуу багийн хувьд энэ ялалт тун чухал байлаа. Гэхдээ сэтгэл хангалуун биш байна. Учир нь бид хэрхэн тоглодог, хэрхэн тоглож чаддаг тэр хэмжээндээ хүрч тоглож чадсангүй. Өмнөх 2 тоглолтод хожигдсон ч гэлээ өнөөдөр бид илүү дээр байж чадлаа. Гэхдээ энэ тоглогчдыг маш залуу гэдгийг санах хэрэгтэй. Бидэнд зорилго бий. Энэ залуусын хувьд лиг гэдэг том туршлага болж байгаа. Бид энэ залуусыг Монголын хөл бөмбөгийн ирээдүй болгохоор бэлдэж байна. It is experience this year and to be preparing these guys for future in Mongolian football. За 4 дахь 7 хоногийн онцлог бас нэгэн тоглолт FC Улаанбаатар болон Эрдэнэтийн хангаард хувьд бол Монголын хөл бөмбөгийн холбооны зүлэг ногоон талбайд анхныхаа тоглолтыг хийж байна. Тэдний хувьд бол дандаа Эрдэнэтэд бол одоо тоглолтуудыг хүлээн авсаар байсан. За Шигшээгийн олон шилдэг тоглогчдыг өөртөө багтаасан хангаард энэ хамгаалтын бүсээс дамжуулалт ирсэн FC Улаанбаатар тасалж байна. Тэдний эсрэг FC Улаанбаатарын хувьд 5-6 Япон лигоноор тоглогчтой. За энэ шүүгч алдаа гарсан гэж үзсэн. За цохилтыг хангардын багийн ахлагч гүйцэтгэх гэж байна. Одоо энэ чэнс ямар цохилт ирэхийг харцгаая. За заяа гүйцэтгэж байгаа юм байна.
За хангардад бол одоо ах トゥ 4 байдаг. Тэдний хувьд 3 заяа 1 лувсан гэж одоо ах トゥ 4 тоглогч байдгаа. За ингээд баяр заяагийн хүчтэй цохилт одоо чөлөө цохилтоос үнэхээр гайхалтай цохилтыг хийсэн голыг оруулалтаа тоглолтын 9 дахь минутанд тооны харьцааг нээж байна. За удаашруулсан байдлаас дахин харуулж байна. Ийхүү хангард тоглолтын эхний голыг оруулж нэг тгийн харьцаатайгаар одоо тооны харьцааг нээж тэргүүлэх боллоо. За тэн чинь хамгаалтын бүсийн Баян мөнх харагдаж байна. Ингээд одоо Баян мөнхийн хувьд бол залуучуудын шигшээ тоглодог. За сая бас Ганту харагдаад өнгөрлөө 10 дугаартай. За бидний мэдхээр бол Ганту одоо бүтэн нэр нь бол Эрдэнэбаяр гэж залуу байгаа. За зүүн жигүүрээр довтлохоонд орсон энчээс цохих боломжтой Моримото хааж чадсангүй. За FC Улаанбаатарын Япон хаалгач байгаа Моримото. За энчээс маш мэдрэмжтэй хоёр хамгаалагчийг хуураад гарч ирсэн. Нэгийг хуураад хоёр дахь нь цогсон. За энчээ мөнх эрдний гол Сасакигийн гарнаас орчвоо яв. За юутэйч тоглолтын тооны харьцаа 2-1 болсон. Тоглолтын 20 дахь минут үргэлжилж байна. Баян мөнхийн дамжуулалт. За Баян мөнхийн дамжуулалт энэ чинь Руан дээрээ Руан чинь унсан. За шүүгч юу гэж үтснийг бүгдээрээ харцгаая. За Руаны хувьд за Руан Филиппе гэж энэ Бразил тоглогч лигоноор тоглогч байгаа. За тоглолтын эхний шар утсыг бол тэр авчихсан байсан. Гэсэн ч одоо 2 дахь шар утсаа хүртэж тоглолтын 20 дахь минутанд хангардыг аруулангийн үлдээж байна. За энэ чинь 4 дугаартай хамгаалагч татчихсан байх шүү дээ. За шүүгчийн шийдвэр бол өөрчлөгдөхгүй. Ингээд Руан Филиппе тоглолтыг орхиж хангард аруулаа үлдэж 2-1 харьцаатай хоцсон ч хүнд байдалд үлдсэн. За Баяр Жаргал дамжуултыг хаях боломжтой. Баяр Жаргал за Баяр Жаргалын цохилт ийхүү тооны харьцааг 2-1 болгож байна. За Японд сурч байсан, Японд одоо өөрөө тоглож байсан Баяр Жаргал FC Улаанбаатарын бүхий л одоо Япон тоглогчдыг бол холбож байдаг. Монгол тоглогчдтой нь. За тоглолтын 35 дахь минутанд Баяр Жаргалын хөл тоглолтын тооны харьцааг нээлээ. За ингээд тоглолтын тооны харьцаа 2-2 болж 72 дахь минутын одоо тоглохыг та бүхэнд харуулж байна. Дэлгэр. За дэлгэрийн баруун жигүүрийн дамжуулалт энэ чинь оцоо дээр ирсэн. Оцоо нэгийг хуураад хаалганд шууд цогсон. Тоглолтын тооны харьцаа 3-2 болж оцоо лигийн 2 дахь гол оруулж байна. Түүний хувьд бол хоромхны эсрэг лигийн анхны голыг оруулсан. 2015 оны анхны голыг оруулсан. Тоглолтын 72 дахь минут Оцоо Казутака. За ингээд FC Улаанбаатар болонгийн цохилтыг гүйцэтгэхэд тоглолт өндөрлөх байхаа. За энэ чинь за шүүгчийг үлээсэн. Ингээд тоглолт өндөрлснөөр FC Улаанбаатар эцсийн мөчөд буюу одоо 72 дахь минутанд тоглолтын 2 дугаар хангалтыг буулгаавлаа. За яагаад улаан карт өгсөн юм бэ л гэдээ одоо шүүгчтэй маргалдаад байна. За аргагүй дээ. За энэ чинь дасгалжуулагч мөн л одоо тоглолтын комиссар Жаргал санал бодлоо хэлээд л байна. Ийм тоглолт байх ёстой байсан гэж. Гэсэн ч шүүгчийн шийдвэр шүү дээ. Багийн тоглолтыг харуулж тус тусын үргийг сайн гүйцэтгсэн. Ганцхан миний амжилт биш. Хэдий хожлын голыг оруулсан ч гэлээ энэ бол залуусын маань амжилт. Монголд ирж энэ багтаа нэгдээд 3 сар л болж байна. Энэ залуустай хамт нэг талбайд тоглож байгаад маш баяртай байгаа. Монгол улс ч үнэхээр сайхан юм аа. Багийнхан маань нэгэнд цул болж тоглож чаддаг. Тиймээс ч энэ нь надад маш их таалагддаг. За ингээд энэ 7 хоногийн сүүлийн тоглолт мөн сонирхолтой тоглолт болсон. Улаанбаатараар угссан 2 баг бол Улаанбаатарын Унганууд, Улаанбаатарын Мазалаанууд. За тайлбарлагч Балжинымын хэлснээр бол Унаг Мазалаа хоёрын хэн хүчтэйг л энэ тоглолтын дээрээс үзэндээ Мазалаануудын бүрэлдэхүүн хаалган дээр Золбоо, Мөг сайхан Эрдэнэболор, Батболд Инкватор хамгаалтан дээр өнөө Эрдэнэ Баян Жаргал довтлохонд хонгор зуул одоо тоглож байна. Улаанбаатар Унгануудын довтлохонд Түмэн Жаргал Яндан Жамц зогссон бол одоо шгшээ огт тогтдог. Цэндаюуш Цэдэн бол Алтан тулга гэх тоглогчид хагас дээр харин хаалган дээр одоо Баян мөнх зогсож байна. За тоглолтын 21 дахь минут Улаанбаатарын Унгануудын довтлохоо Цэндаюуш дээр ирэх гэсэн бөмбөг таслагдлаа. Төмөр очир дээр бөмбөг ирээд төмөр очир нэгийг хуурсан. Цэндаюуш араас нь хөөж ирээд за татсан гэж шүүгчүүдэд үзээд одоо алдаа гэж үзлээ. Цэндаюушийн хувьд бол яхаар аргагүй татцсан. За энэ чинь торгуулийн цогцолтоос юу болохыг харцгаая. За хамгаалагч тийж Цэндаюушийг сууд орхичоод араас нь хөөж ирээд мөргөж байна.
шүүгч бол эргэлзээгүй торгуулийн төгөлийг заалаа. Тоглолтын 22 дахь минутанд Улаанбаатарын Мазаланууд тэргүүлэх бүрэн боломжтой болж байна. Хонгор зул бөмбөгөн дээр 9 дугаартай хонгор зул хаалгачин баруун болон шигтгээд тоглолтын 23 дахь минутанд тооны хайцаг нээж байна. Хонгор зул мөн Мазалануудын төлхүүр тоглогчдын гол тоглогчдын нэг байгаа. Тэрийн тоглолтын нэг голыг оруулж байна. Оногдоодын тогтолцоо бол энэ цагаас эхлэн эрчимдсэн. Мэдээж тэдний хувьд нэг голоор хожигдож байгаа. Зитэн бал дээр бөмбөг ирээд Зитэн балын солгоо хөлийн дамжуулалт алтан дулаг гол. Тоглолтын тооны хайцаг тэнцүүлж байна. За аргагүй. Одоо энэ чинь гадаадын жишгийг дагж байна л та. Алтан дулгын хувьд бол өмнө нь Улаанбаатарын Мазаланууд бүрэлдэхүүн тоглож байсан. Тиймээс хуучин багийнхаа эсрэг голын баяраа тэмдэглэхгүй. Зитэн балыг бол одоо гой дамжуулалт өглөөл гэж байна. Алтан дулгын 36 дахь минутанд оруулсан гол тоглолтын тооны хайцаг тэнцүүлж байна. За унгануудын сэлгээний одоо санал та бүхэнд харагдлаа. Түмэн жаргал дамжуулалт гоё ирсэн. Энчээс мэдрээ тоглолтын тооны хайцаг 2-1 болгож байна. Хаалгач бол одоо сая гараал ирэх байсан. Эцэг өөр бол ямар ч боломжгүй байлаа. За Батцэнгэл бол дагаад гүйж байсан юм байна. Гэхдээ Золбоо бол одоо байрандаа байжсэн бол хаах бас бүрэн боломжтой байж тээ. Улаанбаатарын Мазалануудын довтлогон эргээд за энэчээс бөмбөг таслагдсан баруун жигүүрээр Улаанбаатарын унгануудын довтлогоо үргэлжилсээр Түмэн жаргал дамжуулалт маш гоё гарч ирээд за хамгаалагч гүйцсэнгүй Золбог өстө цөм цоглоод Золбогийн хаалганд тоглолтын тооны хайцаг 3-1 болгож байна. Түмэн жаргал ийхүү энэ тоглолтод дубль хийлээ. Тоглолтын 55 дахь минут 10 дугаартай Түмэн жаргал буюу одоо Төмө Золбогийн хаалгыг тааж тоглолтын тооны хайцаг 3-1 болгодоо. За зүүн жигүүрээр Улаанбаатар унгануудын довтлогоо Түмэн жаргал нэг засаад баруун хөлөөр цогсон. За Золбоо энэ ч амжихгүй байсан. Яагарахгүй маш хүчтэй зохиод ирлээ. Энэ тоглолтод бол Түмэн жаргал хэтрик хийлээ. Төмөгийн өмнөх тоглолтод Соёмбын Барсуудыг 10-1-ээр буулгаахад пентатрик буюу 5 голыг оруулсан ийм гайхалтай довтлогч байгаа. Монголын шгшөөгийн довтлогч за энэ ч маргаан үүссэн Батцэнгэл тэнцээ очоод одоо бас маргааныг ширүүсгээд л байна. За Батцэнгэлийн хувьд та бүхэн сайн мэдж байгаа. Хөл бөмбөг тайлбарладаг 2014 оны дэлхийн аваргыг бол тайлбарлан та бүхэнд хүргэсэн. За шүүгч ингээд 2 шар ууцыг өргөөд төмөр очир 2 дахь шар ууцтай хүртснээр талбайг орхисон. За айгуу тоглолтын тооны хайцаа 4-1-ийн хайцаатай өндөрлөж унганууд ялтай байгууллаа. Манай баг бол ер нь бол жоохон бэлтгэл сайтай байгаа. Тэр багийн тоглолт сайтай баг байгаа. Тэгээ надад манай багийн тамирчид Зэн Давиш болон Алтан талаг тий полууд бүгд пас өгж байгаа болохоор би бол гол хийх үүрэгтэй товтлогч болохоор тийм болохоор би үүргээл гүйцэтгсэн. За ер нь манай голын дөрв бол маш сайн дөрвөн тамирчин байгаа. Шгшөөгийн дөрвөн тамирчин байгаа. Тэгээ тэр дөрв маань бол маш сайн. Тэгээ манай дасгалжуулагч Эрдэнэ очиргээд олон жил манай багийг дасгалжуулах дасгалж болгож байгаа. Тэгэхээр манай дасгалжуулагч тамирчтай бүгдэнд баярлалаа гэж хэлээ. За үзэгчдээ та бүхэнд хүрхрээ үндэсний дээд лигийн 4-р 7 хоногийн тойм нэвтрүүлгийг хүргэлээ. Ирэх 7 хоногт эргүү уулзцай тойргийн дараа нэвтрүүлгээр NTV телевиз, UTV телевиз болон Time сегмент та бүхэнд хүрхрээ 100 саяын шагналын сантай хүрхрээ үндэсний дээд лигийг тоглох бүрийг одоо шууд дамжуулан хүргэж байгаа байлаа. Та бүхэн бидэнд таамтгаарай. Та бүхнийг энэ 7 хоногийн хоногт орсон шилдэг голуудтай үлдээе.